Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшиг, халдварт өвчлөл, улам бүр цаашид нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд олон 10 жилийн өмнөөс таамагласан. За тэгвэл таамаглал одоо тийм олон жил хүлээсэнгүй. Одоо ч биелэлээ олсоор байна. За өнгөрсөн зуны одоо их ус Адар бороо мөн их цас энэ өвлийн зудны асуудал гихтэл гамшигын төвшөнд бичигдэх боллоо. Уур амьсгалын өөрчлөлтөд бид хэрхэн дасан зохицох вэ? Цаашид эрсдлээс хэрхэн хамгаалах вэ? Ногоон шишг нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар уур амьсгалын өөрчлөлтөд холбоотой асуудлыг хөндөж байна. Монголчуудын нөөц боломж, чадвар чансааг сорих бас нэг хатуу үе өнгөрсөн өвөл тохиолоо. Зуудын нөхцөл байдал онц ноцтой гамшигын хэмжээнд хүрч нийт нутаг дэвсгэрийн 90%-ыг хамрлаа. Өвлийн зуднаар 190 мянган малчин айл өрхийн хувьд малын хорогдол их, өвс тэжээлийн хүртээмж муу гэд энэ хавартай хүндхэн золглоо. Хунгарлаж шуурсан зарим газар 80-аас 100 см зузаан цасан бүрхүүл тогтож, салхины хурд зарим нутагт 28-аас 34 м/сек, бүр 39 м/сек хүрсэн үзэгдэлж бичигдлээ. Судалгаанаас харахад Адар бороо, хүчтэй салхи, их цас, ой хээрийн түүмэр гэх мэт гамшигт үзэгдэл сүүлийн 20 жилд бүр 2 дахин нэмэгдээд байна. Монгол орн бол цаг уур энэ байгалийн онгон төрхөөрөө байсан. Энэ үеэсээ хойш 1940-од оноос эхлээд судалгаа хийсэн байдаг. За 40-оос оноос одоо 2023 оны нэг 83 жилийн судалгаагаар аваад үзэхэд за манай уур амьсгал бол нэг 2.48 градус, за 225 ч гэж яриад байгаа, 249 гэж яриад байгаа ийм градус Цельсиэр бол нэмэгдсэн гэж. Тэгэхээр нөгөө дэлхийн төвшөнд 2-оос дээш гарвал нэг аюултай болно гэдэг үзэгдэл бол Монгол бий болчихжээ. Тэгээ энэ нь бол үнэхээр одоо сүүлийн жилүүд бүрэн батлагдж байна. Бид нар өөрснийхөө амьдралаар үзэж байна. За өөрөөр хэлбэл 1991-ээс 2000 оны 10 жилд аваад үзэхэд энэ аюулт болон гамшигт үзэгдлийн тоо нэг 34 удаа явагдсан байдгийг. За гэтэл 2001 оноос 2020 он хүртэл болгохтой зэрэг бол одоо 53 54 удаа явагдсан ийм тоо гарч байгаа. Өөрөөр хэлбэл 20-оор нэмэгдсэн байгаа юм. За гэтэл одоо 2011-ээс 2023 оны байдлаар ингээд аваад үзэхэд сүүлийн 10 жилд бол 90 хүртэл нэмэгдсэн. Тэгэхээр энэ бол нөгөө түрүүчийнх 10 жилээс бараг одоо 2 дахин нэмэгдсэн. Түрүүчийнхээс аваад үзэх юм бол 4 дахин нэмэгдсэн ийм тоо гарч байгаа. Уур амьсгалын өөрчлөлт өндөрлөг газрын Монголд бусдаас илүүтэй нөлөөлж байгаа бөгөөд дулаарл энэ нэрчээрээ үргэлжилбэл Монгол орн айжимдаа зум болон өвлийн улиралгүй болно гэсэн таамаг улам бүр биелэлээ олсоор байна. Азнаад нэг боддоо зуны 3 сарын өглөө үдшийн цагаагаар хавар намар айтай сэрвсч хэтрүүлбэл хөлдөөх шахдаг. Зарим өдөр нь шатаах төгтөг өдрүүд олширлоо. Дүн өвлийн жавар холдож, цастай цантай мөчүүд цөөрч, хавар нь цасан шуурга нүүр нүдгүй оруулгадаг өдөрч олширсаар байгаа нь улирлын Монгол орны өнгө өөрчлөгдсөний нэг баталгаа юм а. 2021 онд бид нар биологийн нөөц тийм ээ одоо нийслэлийн үндэсний төсөл дээр байгаа биологийн төрөлцөөл амтан ургамлын нөөцийг тодорхойлох судалгаануудыг хийгдсэн байдаг, нөөцийг тогтоосон байдаг. Тийм. Үүнээс эцгийн тул нэг 500 гаруй 500 баг 600 орчим төрлийн ургамлууд тийм энэ ч бас нэг ховор төрлийн ургамлуудаас орж байгаа. Яг хоо сүүлийн жилүүдэд энэ уур амьсгалын өөрчлөлтөд холбогдолтой цэмжитийн асуудал бас нийслэлийн нутаг дэвсгэр дээр бас нэлээд явагдаж байна. Хамгаалах арга хэмжээний хүрээнд бас бид нар бас зэрлэг амьтдын үүр барих асуудлуудыг ялангуяа энэ өдрийн магшин шувуудыг үүр барих тийм ээ мэрэгчтэй амьтдуудын тоо толгойд тэнцвэржүүлэх, биологийн аргаар тэнцвэржүүлэх энэ ажлуудыг зохион байгуулж байна. Мөн бас энэ туулгалын урсцыг байгалийн аргаар нэгэн сэргээ сайжруулах, батмаас менеж хөгжүүлэх, нотгшуулах ажлуудыг зохион байгуулж байна. Тэгэхээр энэ байгалийн гамшиг гэдэг маань бидний хувьд бол энэ цагаагаар уур амьсгалтай холбогдолтой гамшигт үзэгдлийн улмаас одоо эдийн засаг, нийгэм, ард иргэдэд учруулж байгаа хор хоршиг учруулах тэр үзэгдлийг л голдуу ойлгоод байгаа. Түүнээс байгалийн үзэгдэл дотор газар хөдөлж байдаг юм уу, галт уулын дэлбэрэлтэд олон үзэгдэл байгаа л да. Тэгэхээр бид нар бол энэ цагаагаар уур амьсгалтай холбогдолтой байгалийн гамшигт үзэгдлийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас одоо өөрчлөгдөж байна. Ялангуяа одоо улам ойр орхон болдог болсон байна. За нөгөө талаар бас ажиглагдж байгаа үзэгдлийн эрчим нь улам нэмэгдэж тэр хэмжээгээр хор хохирол нь улам бүр нэмэгдэж байна гэж яригдж байгаа тийм учраас бол энэ дээр зайлшгүй бид нэр анхаарал хандуулж арга хэмжээ авах шаардлагатай байна. Яагаад энэ гамшигт үзэгдэл уур амьсгалтай холбогдоод байна гэхээр ер нь
агаар мандал температур дулаарч байна гэж ярьж байна тийм. Дулаархаас чинь агаар мандал их хэмжээний энерги хөрөнгөлөгдөж тодорхой хэмжээний хөдөлгөөнд орох боломж нэмэгдэж байгаа байхгүй. Тэр хэмжээгээр энэ цагаагаарын тогтолцоо, уур амьсгалын тогтолцоо чинь тогтворгүй болоод тодорхой нэг гахин газар нутагт маш хүчтэй үзэгдэл процесс явагдаад их хэмжээний бороо ус ордог ч байдаг юм уу. Тэрний нөлөөгөөр үер ус болдог иймэрхүү ажиглагддаг л да. Халуун хүйтэн баян ядуугаас үл хамааран уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх боллоо. Судлаачдын тооцоолсноор дулаарлын эрчийг бид сааруулж чадахгүй бол дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7% нь салхинд хийсэх мэт үгүй болно гэж анхааруулж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын шинжээчид дэлхийн ирээдүйн талаар бараан боловч онц чухал тайланг өнгөрсөн онд танилцуулсан. Энэ нэлтгэл уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг дэлхийн хэмжээний экологийн сүрлэгж нэрлэхээс өөр аргагүй гэж дүгнсэн юм. Тэгвэл дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд тэр тусмаа 2024 он гарсаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ямар гамшигт үзэгдлүүд бичигдэж эхэлснийг тоймлоо. Европ ТВ-г бүхэлд нь хамарсан хэд халуун, эсвэл гинтийн аадар бороо, эсвэл огцом хүйтрэл, их цас, хүчтэй салхи, шуурганаас улбаатай гамшигын үр дагавар өнөөдөрч үргэлжилсээр байна. Өнгөрсөн 3 дугаар сард гэхэд Италид орсон их цаснаас олж 6000 гаруй хүний хөдөлгөөн хязгаарлагдаж гацаанд орлоо. Гэрээхт цаг агарын таагүй байдал хэд хоног үргэлжилснээр гудамжууд тэр чигтээ үерт автаад байна. Германд нэг л өдөр дахин өвөл болсон бол Ирландад их хэмжээний цас орсноор сургууль цэцэрлэгийг хааж хөл хорой тогтооход хүрчээ. Түүрэгт олон тооны усан хуй салхи үүсэж асар их эвдрэл сүрэл авчирлаа. Торнадо хуй салхины нэг нь гэхэд 12 км зам туулж энэ зуур эвдэрсэн сүйтгэгдсэн газар нь 80 метрийн өргөнөөр хэмжигдэж байна. Сүйтгэлд өртсөн хүлэмжийн аж ахуйн талбай гэтэл 300 гаруй гаад хүрчээ. Оросын холбооны улсад 3 дугаар сард сүүлийн жилүүдэд гараагүй байгалийн гал түмэр тэгдэж хүчтэй салхи, хүч хавсран шуурснаар ховор үзэгдэх байгалийн аюулт үзэгдлийн тоонд бүртгэгдээд байна. Гамшигын тухай мэдээлэл аль болох эртнээс гаргаад тэр мэдээллийг олон нийтэд хүргэх, малчд хүргэх. Нөгөө талаар бас нэг гаргасан мэдээллийг малчд хүргэсэн ч гэсэн манай малчд хөдөөгийн иргэд бол бас хариуцлагын асуудал яригдмаа байгаа байхгүй. Ягаад гэвэл эн чинь анхааруулад багтал одоо хинэггүй зангаас болдог юм гайгүй байлгүй гэд гараа явчихдаг. Тэгээд гарангуутаа машин тэргийн сааддаг ч байдаг юм эсвэл нөгөө төөрдөг. Тэгээд өртөх байдал гардаг. Тэгээд тийм учраас бол энэ нэг талаар мэдээллийг сайжруулах, нөгөө талаар мэдээллийг олон нийтэд хүргэх, одоо хүргэсэн мэдээллийг яаж ашиглах вэ гэдэг тэр олон нийт иргэд ялангуяа хөдөөгийн иргэдийн одоо мэдлэг чадах ойлголтыг нэлээд сайжруулах, хандлагын бас нэлээд өөрчлөлмөр байгаа юм л да. Аргентин түүхийн бүх хугацаанд тохиолдсон хамгийн том байгалийн гамшигт үзэгдлийг мэдэрлээ. 3 цагийн дотор 300 мм-ээс их тундас буусан бөгөөд 200 мм нь ердөө ганцхан цагийн дотор орсон байна. Энэ нь сард буудаг дунджаас их ус юм. Аадар борооны улмаас захилгаан тасарч, эмх замбраагүй байдал газар авахта зэрэгцээд эмийн сан, үнэт эдлэлийн дэлгүүрийг тоонох дээрэм гарснаас улбаалan бүс нутагт онцгой байдал тогтоохоос аргагүй хүрчээ. Левд гэхэд газар хөдлөлтийн үйл явц болоогүй атлаа асар том ан цав гарч, ангал үүссэн шалтгааныг судлаачид одоогоор тогтоогоогүй байна. Хойд Америкт амь насанд аюул учруулах хүчтэй цасан шуурга тавилаа. 3 хүн өдөрт 3 метр цас орж, салхины хурд ноцтой төвшөнд хүрснээс хэдэн мянган айл цахилгаангүй болжээ. Пакистанд их хэмжээний үер бууснаас багадаа 37 хүн амиа алдсан төдийгүй 20 хоногийн дотор 2 жилд ордог хурд тундас буусан гэж мэдээллээ. Иранд орсон аадар бороо үерээс болж өнөөдрийн болтол нөхцөл байдал нь тун хүнд байгаа бөгөөд 178 тосгон хаалттай бүс болон тусгаарлагдаад байна. Дулаалтай холбоотойгоор ган гамшигын давтамж одоо сүүлийн жилүүд маш их нэмэгдэж байна. Үүнийгээ дагаад одоо ойн хөнөөлч хавьд бичил бит амьтдын одоо ит хүчил маань одоо өмнөх үеүдтэй харьцуулахад одоо 6 сарын ихээр төвчдөг байсан бол сүүлийн жилүүдэд бол 5 сарын дундаас эхэлж төвчж одоо энэ бод цөөгийг бол одоо хэмтээх цаашлаад өхүүлэх хуурашаад ашиглах юм байдлаар боломжгүй болох ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул одоо ойн төмөр бас маш хурдан хэмжээгээр одоо тухайн мод маань шатах ийм нөхцөлийг үүсгэж байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ойд хээрчих явц ажиглагдах болжээ.
Тэгвэл энэ чухам юу хэлээд байна вэ? Шинжлэх ухааны тайлбараас харъя. Шим тэжээлт нэмгэн хөрс 140 гаруй зүйлийн мод, сөөгийг, усчийг төрөл бүрийн шим тэжээл ялзмагаар тэжээдэг. Тэгвэл ойн хөрс чийг алдвал том навчтай тодонгийн өндөр сүрлэг ургамлын ургал зогсож устж эхэлдэг байна. Энэ нь том навчтай ургамлыг бараадаж амьдардаг хорхоо шавж мэрэгчд жижиг биетэй амьтдад сөргөөр нөлөөлдөг гэжээ. Оронд нь борц мэт жижиг давжаа, цайвар өнгийн, нар салхин дэвсвэртэй хээрийн ургамлууд зөнхөлдөг юм байна. Үүнийг мэрэгжилтнүүд ой хээржих явц гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл ой мод багсаж, сэрийчих тусам ойн ургамлын баялаг ертөнц тал хээрийн дачир өвсөөр солигдно гэсэн үг юм. Нийслэлийн овон бүсгийн ойн сан маань өөрөө 117 мянга гаруйгаа талбай хамардаг. Үүнээс 80 мянга талбай нь бол яг ойгоор бүрхэгдсэн талбай байдаг. За сүүлийн жилүүдэд бол энэ хортон шавьчийн олшрал, цаг аарын дулаалтаас хамаарат яг ойн сан бүхий талбай маань өөрөө хортонд идэгдсэн дахин ургах чадваргүй болох талбай нийгмигт хэрэгсэл бол маш их байна. За уур амьсгалын өөрчлөлтийн нэг үзүүлэлтийг одоо нүдээр харж болох одоо жишээ бол одоо энэ байгаа юм. Энэ үйл бол нэлээд их цас орсон хэрнээсээ одоо ингээд газрын хөрс бол аль хэдийн одоо ингээд ийм хуурай болцмох жишээтэй. За тэгээд дээр нь салхи шуурхтай өдрүүдийн тоо ихссэн. Мөн бороо орохороо одоо шивж зүсэрч орох хугацаа бол ер нь бараг үзэгдэхэ болсон. Дан одоо ширүүн аадар бороо ордог болсноос үүдээд газрын хөрсөн чиг өгөх. Чиг хур чиг одоо хадгалагдах хугацаа улам бүр багасж байгаа гэсэн судлаачдын одоо судалгаа гарсан байна. Экосистемийн тэнцвэрт байдал алдагдсанаар дэлхийн эдийн засаг 21-р зуунд уналтад орно гэж олон жилийн өмнө эрдэмтэд анхааруулж байсан нь өнөөдөр бодит болон амилсаар байна. Вирусын гаралтай халдварт өвчтний дархалт, ган, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хэдий хэрээр нэмэгдэн төдий хэрээр улс орнууд эдийн засгаараа хохирч байна. Дэлхийн цаг уурын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга нэгэнтээ уур амьсгал, ган, үер, элсэн шуурга, өлсгөлөн, ойн түүмэр зэрэг нь бүгд өөр хоорондоо холбоотой. Сүүлийн үед эдгээр нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлж эхэллээ. Энэ бол хүн төрлөختөн байгаль дэлхийдээ хитрхи харгас хандсны төлөөс юм гэж онцсон юм а. Одоо тэгвэл тийм байхгүй. Тийм зүс бороо одоо хэд хоногор үлжих зүс бороо байхгүй. Гинтхэн одоо ингээд аадар асгачдаг. Тэр аадар бол хөрсөн чингэж ургамалд одоо шин болохоос илүүтэйгээр хор аюул болоод гамшигт үзэгдэл болоод баахан хөрсний одоо үржил шимтэй хэсгийг урсгаад аваа явчихдаг иймэрхүү байдалтай байгаа. Гэтэл өвөлдөө болохтой зэрэг эсрэгээр өвлийн хурд цунцны хэмжээ нэмэгдсэн байна. Одоо өөрөөр хэлбэл ер нь цаашдаа нэмэгдэнэ гэсэн ийм прогнозтой байна. Одоо өвлийн хурд цунц гэдэг маань цасны хэмжээ нэмэгдэж байна. Ингээд цасны хэмжээ нэмэгдээд ирэхтэй гэн зэрэг бол энэ эсрэг нөгөөдөгтэйгээ эсрэг өвөл бол дулаар л нэмэгдсэн. Дулаар л бол одоо бүр сүүлийн жилүүд дэрс нэмэгдсэн. Өнгөрсөн өвлийг аваад үзье л да. Өнгөрсөн өвөл бол Монгол нутаг бараг 90 гарын хувьд цасан бүрхүүлтэй байлаа. Гэтэл 90 дулаараад нөгөө гуны эвэр одоо хуг хөлдөг, дөнжин үхрээ эвэр сүүл хөлдөг 4-9 хүйтэнд чинь бараг нэвх градус руу зарим газар орсон шүү. Тэгээ бүр одоо хасах 2-3 градустай ингээд дулаараад. Тэгтээ зэрэг нөгөө цас нь хайлаад ялбайгаад ингээд байж гинтг огцон хүйтрээд нөгөө хүйтрэлд нь явагдах зэрэг мөсөн зуудаг гэдэг боллоо шүү. Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн хүмүүс бидний буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Учир нь биологийн тархалт удаашарч экосистемийн 70% нь хувь хүний буруугаас сүйдэж байгааг тогтоолоо. Дэлхийн дулаалал амьтны аймагт ихэд хэрхэн нөлөөлж эхэлснийг дэлхийн 50 орны 145 эрдэмтэн нэгдэн судалгаа хийсэн байна. Эндээс харахад дэлхий дээр нийт 8 сая зүйлийн амьтад байгаагаас 1 сая нь хүний буруутай үйл ажиллагаанаас болж устгахад хүрчээ. Олон улсын зэрлэг амьтан хамгаалах холбооны мэдгдснээр сүүлийн 10 жилд амьтдын төрөл зүйл бүрээс хэдэн зуугаараа устж үгүй болсоор байгаа юм. Бүр тодорхой хэлбэл 2 нутагтан амьтдын 40%, сүүн тижээлтэн амьтдын 33% нь хэдийн устж үгүй болжээ. Манай байгууллагаас авч байгаа арга хэмжээний хувьд бол биологийн төрөл зүйлийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй, тийм ээ. Энэ цаг уурын гамшигт үзэгдлийн нөлөөллөөс үүдэлтэй энэ зэрлэг амьтад нийслэлийн нутаг бүс нутгтэр хэмжээгээр орж иж байгаа энэ үзэгдүүдээс бас харж болно. 2018 оноос бас нийслэлийн байгаль орчны газраас зэрлэг амьтдын эдэж дижээлийн
дэмжлэг үзүүлэх зорилгоор биотехникийн арга хэмжээ олон жилийн давтамжтайгаар зохион байгуулж байна л да. Энэ арга хэмжээний хүрээнд бол бид нар одоо нийслэлийн хэмжээнд 18 оноос хойш 40 байршил дээр бараг 60 орчим сая төгрөгийн санхүүжилтээр биотехникийн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ бол ойн дуруутай амьтдад бүс нутагт нүүдлийн зам хомсдсон эдэж хомслоос үүдэлтэйгээр нийслэл хот руу нэвтэж орох асуудал нэлээх гарч байгаа гэж үздэг. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой отгон тэнгэр хайрхны Алтай Таван богд хан хинтийн сүрлэг уус хөвсгөлийн мөнх сардгуудын орой мөнх цас хайлж мөсөн хучлах нь нэмгэрсээр огшсоор байгааг анзаарч байна уу? Зарим судалгаанаас харахад жилдээ 1-2 метрээр хайлж байгааг тогтоожээ. Мөнх цас дуулсаас их аван урсдаг. Хархираа түргэний голуудын усны төвшин нэмэгдсээр байгаа нь өндөр уулсын цас мөсний хайлах төвшин 100-аас 100-д улам бүр нэмэгдэж байгааг илтгэх нэг жишээ юм а. Ийм учраас Монголд бол энэ бодиттойгоор ингээд нүүрлэлсэн байна. Нодны жил ухаанд Улаанбаатарт ямархай хэмжээний үер буув. Энэ бол одоо тийм одоо тэр 60 хэдэн он 80 хэдэн оны үе шиг үер буугаагүй шүү дээ. Гэтэл одоо бид нар энэндээ төлөвлөлт юм уу энэ хүний үйл ажиллагааны буруу үйл ажиллагаанаас болоод тэрэндээ маш их өртөж явах жишээтэй. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд бол цаашдаа улам нэмэгдэнэ. Энэ бол дэлхийд дахинч нэмэгдэнэ. Монголд бол бүр эрс нэмэгдэнэ гэдэг бол ойлгомжтой болсон. Тийм учраас бид нар энэ үнд бэлэн байх хэрэгтэй. За үүний эсрэг одоо авах арга хэмжээнүүдээ эртнээс төлөвлөж авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бид нар одоо тэр мөнгө цэвдэгээ яаж хамгаалах юм. За энэ одоо уур амьсгалын өөрчлөлтөд одоо дасан зохицох гэж яриад байгаа. Дасан зохицохоосоо илүү энэ үнийг одоо эерэг болох ямар арга байна уу гэдгийг бол бодож тунгаах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо би усны мэрэгжлийн хүний хувьд олон жил ярьж байгаа. Энэ 200 мм-ээс дээш одоо хур тунд сундаг бүсгүй газруудаа ялангуяа өндөр уулынхаа бүсгүүд бол маш олон тооны борооны усыг хоримтлуулдаг, хаврын шар усны үерийг хоримтлуулдаг ийм одоо цөөрмүүдийг байгуулах хэрэгтэй байна. Нууруудыг бий болох хэрэгтэй байна. Ингэж байж нэг уур амьсгал нь өөрчлөгдөд нөгөө хит халалтаас болоод тэр аадар бороо ордог нь одоо уур амьсгал зөөлрөөд ирвэл арай гайгүй одоо зөөлөн бороо ордог болох жишээтэй. Антарктид жил бүр 150 сая тонн мөсөө алдаж байна. Шин зууны хүн төрлөختөн байгалийн сонин жигтэй үзэгдлийн гэрч болж байна. Канадын хойд хэсгийн нутгийн үндэстэн Арктикийн мөс хэрхэн хайлж үгүй болохыг харж байгаа гэрчүүд боллоо. 2019 онд гэтэл ганцхан өдрийн дотор Гренландын мөсөн хүчлэг 11 тэрбум тонн мөсөө алдсан түүх бичигдсэн. Дэлхийн бусад орны хотуудад ч ялгаагүй улирлын өнгө зүс өөрчлөгдөн хувьсаар байна. Мод цэцэглэх, шууд нүүдлэх, өндөг хагарах, газар гисэх цаг хугацааны эргэлт хэдэн мянган жил тогтсон байгалийн зам алдагдаж эхэлснийг баталсаар байна. Магадгүй бидний хойч үе төсөөлөхөд ч бэрх байгалийн хүнд ширүүн нөхцөлд амьдрахыг үгүйсгэх аргагүй байна. Манай Улаанбаатар хотын хэмжээнд одоо өмнө нь бол одоо хамгаалтын бүсийг бол тогтоосон байдаг. 2016 оны 50 дугаар тогтоол. Тэгээд энэ тогтоолын хүрээнд одоо тодорхой хэмжээний газруудад одоо ингээд хоригдсон байдаг ч гэсэн хотын хүн амын өөрийнх нь өсөлт одоо иргэдийнх нь орон нутгаас ирж байгаа иргэд ч гэдэг юм уу яг энэ маань одоо ингээд нэмэгдэхийн хэрээр зөвшөөрөлгүй ч гэдэг юм уу. За зарим газар зөвшөөрөлтөө ч гэдэг юм уу ингээд усны сан бүхий газар за үерийн хамгаалтын юм дээр ч гэдэг юм уу ингээд бууснаас болоод гинтийн одоо үер усанд бол одоо автах. За өвлийн тохиолдолд гэх юм бол одоо халиа тошин мөс тийм ээ энд авах ийм зүй тогтоод бол ажиглагдаж байна гэсэн. Тэгэхээр яг энээс сэргийлээд иргэд өөрсдийнхөө эд хөрөн амь наснаас хохирохгүй байхын тулд бас усны сан бүхий газруудад одоо буухгүй байх. За нүүх ч гэх юм уу тийм ээ энэ асуудлуудыг бас хийх хэрэгтэй. Яг өөрсдийнхөө одоо өөр хүүхэд амьдралынхаа бүхнүүдээс сэргийлэх үүднээсээ гэсэн. За энэтэй холбогдуулаад одоо 2023 оны 11 сараас одоо бид нар бас яг энэ газрууд дээр бас хамгаалтын бүсүүдийг бол нэмж тогтоож бас таниул сурталчлах ч гэх юм уу тий. За шаардлагатайг нь одоо нүүлгэн шилжүүлэх чиглэлийн юмнуудыг бас яригдчихж байгаа. Дулаарлаас болж менингит, шар, жичрэг зэрэг халдварт өвчлөл цаашид ч улам ихсэн гэж эрдэмтэд таамаглаж байсан. Эрдэмтдийн таамагч хоосон байсангүй. Яг өнөөдрийн байдлаар гэхэд дэлхий дээр жил тутам 500 сая хүн халдварт өвчнөөр өвчилж үүнээс 1 сая нь амь насаа алдаж байгааг тогтооод байна. Цаашлаад
байгалийн гамшигт үзэгдлийн улмаас эдийн засгийн асар их хохирол амссан улс орнуудын жагсаалт үржих хүр дээр өснө гэсэн таамагч гараад байна. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Монгол орн болоод энэ эрсдэлтэй гамшигт үзэгдэл, аюулт үзэгдлийн эсрэг одоо тэмцэхэд бэлэн байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ жил малаа яагаад их алдав гэхээр малчид маань энэ үнд бэлэн бус байсан учраас алдсан. Тэжээлийн нөөц байхгүй байна. Бэлчээрийн хомсдолд орсон байна. Малынхаа тоо толгой хит очруулсан байна. Энийг чанартай нүүдлийн мал аж ахуй бол Монголын одоо гол үндэс. Энэ нүүдлийн мал аж ахуйг бий бол хизээч одоо байх ёстой зүйл гэж боддог. Тэгвэл чанартай, цөөвтөр малтай үнэхээр бэлчээрийн сэлгэд нүүдэг байхад бол энэ асуудал бол шийдэгдэнэ. За тэгээ өвөл нь одоо өвлжөө хашаагаа сайхан тогтжуулсан. Бууц нь одоо найдвартай сайн. За тэгээ үүс тэжээрээ бэлдсэн, худаг ус нь бэлэн байхаас ихсүүлээд. Тэгэл гэр орноо одоо дулаацгаас авахгүйдаад Монголд бол хийх зүйл энэ гамшигын эсрэг, аюулт үзэгдлийн эсрэг хамгаалтын одоо хийх зүйл их байна. За үергээл ярил тусна одоо бүхэл бүтэн юм ярьж бол Улаанбаатар хотод бол үерийн аюул өрсөх магадлал өндөр байна. Тэгвэл үерийн сувг шууд одоо энэ засмал замаар явдаг засмалын одоо бороо зайлуулдаг зүйл ихэд ихэнхдээ байхгүй байгаа шүү дээ. Тийм учраас энийг одоо бүгдийг хийх хэрэгтэй. Гэх мэт ийм одоо энэ эрсдлийг хамгаалах бэлэн байх энэ зүйлээр төлөвлөгөөтэйгээр бодтойгоор хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд дэлхийн улс орнууд тэр дундаа их гүрнүүд нэгдэн нийлээд цөөнгүй жил өнгөрлөө. Улс орнуудыг нэгтгэж байгаа Парисын хэлэлцээр нь уур амьсгалын сөрөг нөлөөг сааруулж хүлэмжийнхээ ялгарл багтай хөгжлийг бий болгох амлалт юм. Манай орны хувьд сая уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох үндэсний төлөвлөгөө гэдэг юмыг боловсруулад одоо уур амьсгалын үндэсний хорооноос сая баталсан 3 сарын ихээр баталсан байгаа. Тэр төлөвлөгөөнд бол энэ уур амьсгалын өөрчлөлт өртөж болох 8 үндсэн салбарыг сонгож аваад за тэр нь голдоо нөгөө байгалийн гол одоо нөгөө экосистемээ яаж хамгаалах юм, ойг яаж хамгаалах, усны нөөцөө ямар хөө байдлаар хамгаалах, гамшигт үзэгдлийн эрсдэл ямар хөө байдлаар болж байна гэдэг асуудал. За эдийн засгийн салбараас гол төлөвлөлөд хамгийн хүртэж байгаа мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан аюул. За нийгмийн салбараас одоо хүний эрүүл мэнд өөрчлөлийг хамгаалах чиглэсэн арга хэмжээ. За тэрүүгээрээ дамжуулаад иргэдийн амжиргааг тэтгэх чиглэсэн, ядуурлыг бууруулах чиглэсэн арга хэмжээг төлөвлөсөн байна. Тэгэхээр яг хөө төлөвлөгөө гаргах нэг асуудал тийм. Тэрийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал бол дараагийн шатнд одоо зөвхөн засгийн газар төдийгүй бусад орон нутгийн удирдлага, санхүүгийн байгууллага, төлөвлөлтийн байгууллагын чухал үүрэг болж байгаа байхгүй. Тэгэхээр манайх эцсийн явж сайхан төлөвлөгөө гаргаад нөгөө санхүүжилтэн шийдэгддэг учраас үр дүн багтаа байдаг. За хүн төрлөختөн уур амьсгалын өөрчлөлтийг одоо зогсоохоос нэгэнт өнгөрсөн гэдгээ хүлээмжшүүлсэн. За тэгвэл уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах, эрсдэлт бэлэн байх асуудал дээр улс орнууд онцгой анхаарч эхэллээ. Хэрвээ одоо байгалийн гамшигт үзэгдэл одоо энэ уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай эрсдлүүдэд бэлэн байвал нийгэм эдийн засагт учруулах хор хохирлын хүртэл баг одоо буух тусах юмаа гэж одоо үзэх боллоо. Тэгвэл Монгол улс энд хэр бэлэн байна вэ? Байгалийн гамшигт үзэгдэл одоо эрсдлээс хамгаалах одоо бодлогын төвшөнд ямар ажлууд хийгдэж байна вэ? Үүндээ энэ бол байгаль зөвхөн одоо байгаль орчны салбарын санаа зовх бус бүхэл одоо төрийн бодлогын хэмжээнд зангидсан нэг бодлогоор ажиллах цаг болсныг одоо бидний одоо саяны нэвтрүүлгээр харлаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчдээ.